яг наттай холбоотой янз бүрийн юм яригч байгаа. Би энэ дээр хэрэг маргаан нь үн зөвөр шийдэх тухай гэж хүлээлттэй байгаа. Энэ бичлэгийн ил дод тавьчаачаа гэдээ би хууль сахиул байгууллагад тавьсан. Энэ эргэлзээг харилцаад. Тэгээд үн зөвөр шийдэгдэх болов одоо энэ сайн мэдэхгүй. Хараат ус биш. Би одоо жишээ нь өөрийнхөө асуудлыг сая хууль зүйн дотоод хэргийн сайд мэдээлэлээр намын баг гурал дээр мэдсэн шүү дээ. Намайг хууль сахиул байгууллагаас дуудаад хохирогчор мэдүүлэг аваад та хохирсон байна ийм гэд явсан. Гэтэл гэмт хууль зүйн сайд нь гарч ирээл мэдээлэлийгээл ийм бодол явсан. Тэгээ маш хурдтай процессууд өрнөж байгаа. За энэс илүү цаашаа би нэг юм ярмээргүй. Тэгэхээр энэ юу хэлэх гээд байна гэдэг одоо асуудлыг би бас одоо тодруулаад хэлэх юм бол энэ хууль шүүхийн байгууллагыг бас тодорхой этгээд хөдөлгөж байна. Өөрөөр хэлбэл таныг ялгагдчихаар татсан. За тэгээд янз бүрийн байдлаар сошиалд эхлээд ямар ч хамаагүй мэдээлэл цацчихдаг. Энд хариуцлага хүлээж байгаа алга шүү дээ. Тэр одоо хууль зүйн дотоод хэргийн сайд баахан хүнийг алсан шулсан гэж мэдээлэл гаргадаг. Хүн аллаа чандарлаад тэгсэн байлээ. Чимдийн Өрлбаатар бол одоо хуулийн улгаач төсвийн улгаач болдын жавхлан тэр ерөөсө бүгдэнд нь хариуцлага хүлээ дандаа ингэж яжаад явдаг. Тэгээ яг энэ үйлдэл ажиллагаанууд л ингээд давтагдаж шүү дээ. Тэгээ үнэхээр тийм зүйлүүдээ бол тэрүүтэйгээ ингээд асуудлаа ярих хэрэгтэй шүү дээ. Тэгээ асуудал ярдаггүй ингээд хин нэг ингээд устрын зорилгоо баахан ингээд сенсацтай мэдээлэл ингээд хайдаг. Тэгээд ийм бити байгаа ч хэлж хүсэж байгаа. Бас энэ оны үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байхад яг энэ парламентын тогтолцоогоо хадгалах, цааш нь илүү сондог хэлбэрлэн оруулах, одоо хуваагдчихад байгаа нэг юм хагас засаглалын юм шиг байгаа арга хэрэгслийг олон улсын яг ийм сорилтын парламентын түвшинд орж исэн тохиолдол байсан нь тэрнээс юу нь яаж гарсан юм бэ гэдэг дээр ер нь судалгаа хэр хийсэн юм бэ? 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад нэр бүхий судлаачдын хийсэн маш том олон судалгаанууд байдаг. Ном хэлбэрээр чиглэгдэн гарсан байт. Яг энэ дээр бүх зүйлүүд яригдсан. Манайх одоо жишээ нь Болгар хоёрлын үндсэндээ нэг ийм хагас ерөнхийлөгчийн цэцгэлтэй ингээ үлдчихэд байна. За яг хөө ерөн зүгээр үндсэн хуулийн 92 оны үндсэн хуулийн одоо үзэл санаагаар бас энэ ерөнхийлөгч их байх уу парламент байх уу гэж яригдсан шүү дээ. Тэгээд энэ парламентих байна гэд асуудлаа гаргасан. Энэ батлагдсан үзэл санааг цаашдаа үндсэн хуулийн суур зарчим үзэл санааг алдагдуулж нэмэлт өөрчлөлт хийхийг холбогдох хуулиар нугас хоригдсан байдаг. Тэгэхээр энийг бид нэр эсрэг ярьж болохгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг би бас шулуух хэлмээр байна. Түрүүн таваас надаас асууж байлаа. 5 дахь үндсэн хууль. Би бол тэр зүйлүүдийг ярихыг бол одоогоор бол болцоогүй гэж боддог. Энэ үндсэн хуулийн нөөц боломж бол байгаа. Нөөц болцоог буюу энэ үндсэн хуулийн энэ зохицуултыг илүү их сайжруулад явах нь үхээс биш. Одоо ийм геополитик болоод улс төрийн нөхцөл байдлууд ч гэсэн дээрэс нь бидэд энэ шин тогтолцоог одоо зөв ойлгох хэрэгтэй. Олимог тогтолцоо талтлалын төлөөлөлд орж ирэх болцоо одоо намууд бэхжих хугацаа хэрэгтэй байна. Ингээд явах юм бол энэ аяндаа энэ одоо арт түмэн буюу энэ засаглалын одоо асуудлаа цаашдаа аваа явчихна.